За сайн байцгаана уу? Утгаан байна. За өнөөдөр та бүхэндээ түрүүчийн дугаартаа та бүхэнд цэвэрлэгээний компани бол боломжийн гэж санал болгож ирсэн бол одоо vending machine боёо одоо дотроо ус, ундаа, чипс, sneakers whatever тэ одоо янз янзын жижиг шажиг снекүүд зардаг ийм машин бол Америкт бас хүчээ авч байгаа. За жишээлбэл нэг жишээ дурдъя. Миний таньдаг Америк ах бол 25 ширхэг ийм vending машинтай. Тэгээ одоо үндсэн ажлаасаа гараад яг энэ vending машинаа өөрөө онлайнаар удирдаад ингээд явж байгаа. Тэгэхээр vending машин бол хаана байрлах боломжтой. Тухайн одоо байрлаж байгаа объектийнхаа хариуцсан газартай нь уулзаад vending машины 10-аас 15%-ийн тэр газар өгөөд бусд үлдсэн хувиа бол та өөрөө аавна гэсэн үг. За ийм боломжууд их бас Америкт байдаг шүү. Тэгээд би бас сонсч ирсэн 250 ширхэг ийм vending машин эзэмшдэг хүн гээд. Тэгэхээр бас биднэрт бас боломж бас байгаа шүү. Тэгээ энэ талаар бас илүү сайн судлахыг хүсэх юм бол илүү мэдээлэл авахыг хүсэх юм бол надтай холбогдоорой. Тэгээд subscribe дарахаа мартваа. Баярлалаа.